За өнөөдөр харамсалтай нь ганцхан асуудал яриад байна. Гэхдээ энэ зөв. Зөвхөн хоёр тогтолцоо. Үгүй хоёр парламент гэж. Нөгөө хүний эрх хайччихва. Нөгөө байгалийн байдгийг ард түмэнд өгөх асуудал хайчсан бэ. Нөгөө шудраг шүүх, хараат бус шүүх хайччихва. Нөгөө орон нутгийн өөрөө удирдах ёс хайччихва. Нөгөө хэвлэл мэдээллийн эрхчлөө, жагсах, эвлэлд нэгдэх хэрэгчлөө хайччихва. Яагаад бид нар зөвхөн энэ асуудлыг бол зөвхөн хоёр тавигдаа парламентаар хязгаарлаад тэнд та нар ороод ир гэдэг дахиад нөгөө залуучуудаа албан тушаал руу тэмүүлэх тэр сэтгэлийнхэн өрдөөлтийг хийгээд байгаа юм бэ. Оргилдоо тэр залуучууд. Гэхдээ байгалийн байлиг ард түмэд өгье л доо. Орон нутгийн өөрөө өдөр төсийг дэмжиж л доо. Хотоо байгуулъя л доо. Яагаад энэ хоёр тавигдаа парламент байдгийн үедийг бол дэлхийн энэ улс төр судлаачид онолж гаргаж ирэхдээ парламент ард түмнээс байгуулагдсан учраас хөссөн хүсээгүй хүчтэй болцдог учраас парламентын хяндаг байгууллагыг яаж хийх вэ гэхээр хоёр дахин байгуулж нэгнийг хандгаар парламентыг хяналт тавуулдаг гэсэн бүр бүхэлд шинжлэх ухааны онол байна. Тэр утгаараа Америкийн нэгдсэн улс хоёр тахимтай. Тэр утгаараа Герман хоёр тахимтай. Англи хоёр тахимтай гэдэг ингэж явж байна. Тийм учраас хоёр тахимтай гэж яаж байгаа нь маш зөв. Гэхдээ энэний цаана та бүхэн маань нөгөө байгалийн баялгаа, энэ хулгай гараад байгаа баялгаа ард түмэнд өгөх асуудлыг бити мартаач. Ягаад залуучуудыг үнгүй дээд сургууль сургаж болохгүй юм бэ? 3 сая монголчууд өнөөдөр 240 мянган залуучуудаа чи өөрөө мөнгө төлөе гэж тэгээд тэрнээс жил дор хахад 50 мянган сургууль завсардаад тэгээд ямар ч мэрэгжлгүй, ямар ч ирээдүггүй, гэр бүлгүй арих тамхинд ороод явж байгаа асуудлыг ярихгүй юм. Ягаад хүн өвдөж байхад тэрийг имжлэх зардал чи өөрөө төлөө. Хамаг юм а байшингаа зараад, орон сууцаа зараад, машинаа зараад тэгээ чи өөрийнхөө асуудлыг шийд гэж ингэж тавьж байгаа юм. Энэ ягаад гэсэн гэхлээр үндсэн хууль дээр бичсэн байгаа байхгүй юу? Зөвхөн ерөнхий боловсролын сургуулийг л үн төлбөргүй. Дээд боловсрол чи өөрөө төлөө. Эрүүл мэндийн даатгал тэгээд илүү гарсны чи өөрөө төлөө. Хот гэдэг үгийг алгуулгацсан. Хоёр тавтай байхгүй. Байгалийн баялаг бол ерөөсөө төрийн өмч гэж бичээ. Төрийн өмч гэдгийг сая нийтийн өмч болгож ингэж бичснээс болоод ингээ ойлгомжгүй байдал үүссэн. Альва ойлгомжгүй байдал хүн дураараа дүргэхийн үндэс суурь болдог. Тэгээ ойлгомжгүй байдал хулгай бий болгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол эсвэл ерөнхийдөө тогтолцоо. Эсвэл